Өнөөдөр сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж байгааг тасан зогсоох олон улсын өдөр тохиож байна. Нэгдсэн үндэсний байгууллагын анхаарлын төвд орсон энэ асуудал нь өргөн утгаараа үзэл бодлоо илэрхийлэх эрхчлөө хүний эрхийн эсрэг үлдэж байгаа харгас гэмт хэргийн мөчлөгт суурилдаг хүчин зүйлийн нэг болж байдаг байна. Тиймээс жил бүрийн 11-р сарын 2-ны өдөр нийтлэг үзэгдэл болцоход байгаа ял шийтгэлгүй өнгөрдөг явдлыг таслан зогсоохын төлөө арга хэмжээ авч байхыг нэгдсэн үндэсний байгууллага гишүүн орнуудтай уриалж 2 жилийн өмнө тогтоол гаргаж энэхүү өдрийг тэмдэглэх болжээ. Манай оронд энэ өдрийг тохиолдуулан сэтгүүлч судлаач, хууль цагдаагийн байгууллагын мэрэгчлэтнүүд оролцсон хилцүүлэг боллоо. Сонгуулийн үеэр ч гэдэг юм энэ хурц үеэр бол асуудал илүү бол дэлгэрч сэтгүүлчийн ажиллаа хийх одоо болцоог нь хумих юм хуулийн орчинд байгаагаа бий болоод байдаг. Эндээс бол сэргийлэх үүднээс эртхэн дээрээ стратеги төлөвлөгөө боловсруулах, залуу сэтгүүлчдэд эрх зүйн мэдлэг өгөх, өөрийгөө хамгаалах чиглэлээр яаж ажиллах ёстой төрийн босоод хамтарч ажиллах, үндэс олох чиглэлээр ажиллах шаардлагатай гэдэг л одоо энэ хурал хилцүүлэг бол яригдлаа. Сэтгүүлч олон нийтийн мэдрэхийг хангасныхаа төлөө эрсдэлд ордог нь бусад мэргэжлүүдээс хамгийн аюултайд тооцогддог болоод байна. Сүүлийн 6 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд 540 сэтгүүлч мөн нийгмийн сүлжээнд мэдээлэл тавьдаг хүмүүсийн амь насыг хүнөөсөн хэрэг гарсны дүнгиж 10 хүрэхгүй хувь нь шийдэгдсэн байна. Харин манай орны хувьд сүүлийн жилүүдэд баривчлан хорих, сүрдүүлэх, занл хийлэх, их сурвалжийг илчлүүлэхээр байцаах, дарамтлах зэргээр хэвийн ажиллах нөхцөлтөнд саад болсоор байгааг хилцүүлэгт тавигдсан илтгэлүүдэд дурддагдж байлаа. Ерөнхийдөө ямар шохон арга хэмжээ авч иж энэхүү одоо гэмт хэргийг таслан зогсоож болд юм бэ гэхээр нэгдүгээрт бол сэтгүүлчдийн эсрэг гэмт халлууд гарсан бол эннийхэн тухай мэдээлэл харилцаа одоо хамаарсан сайд ч юм уу эсвэл тухайн яам тамгын газар нь буруу шахах ийм мэдээлэл хийх. Ингэснээр бол маш том мессеж нийгэмд өгөх хэрэгтэй байгаа. За дээрэс нь одоо мэдээллийн эрхчлөөний тухай хууль одоо Монгол улсад батлагдаад явж байна. Энэ дотроо одоо сэтгүүлчдийн ч юм уу эсвэл ерөн үзүүлэлт бодлоо илэрхийлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг хамгаалах бас зүйлийг одоо хуулинд оруулж байгаа. Энэ бол янз бүрийн их нөөц болцоол шаардах зүйлүүд биш. Их амархан хийгдэж болох зүйл. Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглалд тусгасан эрх зүйн байдлаар бол үзэл бодлоо илэрхийлсэний төлөө, мэргэжлийн үүргийг гүйцэтгэсний төлөө хэний ч амь насыг хороох, баривчлах, мөрдөн мөшгөх, занл хийлэн дарамтлах ёсгүй байдаг. Сэтгүүлчид аюулгүй орчинд ажиллаж чадаж байвал иргэд чанартай үнэн бодит мэдээлэлээр хангагдах болохыг судлаач мэргэжлэнүүд энэ үеэр хэлж байсан юм.